Эрт өр цагт нэг шаазгаа алтан уйлаасан дээр аятай сайхан амьдарч байжээ. Тэр 7 цагаан өндөгтэй юмсан ч. Гэтэл аргад шар үнэг нэг өдөр жартгаануудыг шарвалцуулж, урт сүүлээ шарвалцуулж ирээд "Шаазгаа хөө, яасан олон хөөрхөн өндөгтэй юм бэ? Нэгийг надад өгчхөөч" гэж гуйжээ. Шаазгаа хөө өндгийг минь идэхэндээ гэж мэдээд "Өндгөө би яасан ч өгөхгүй. Би өндгөндөө хайртай" гэж гин. Аргад шар үнэг шүдээ ярилцуулаад л "Тэгвэл би газрын холоос тоос манруулж алтан уйлаас их чинь хуг мөргөөд алтан уургийг чинь тас мушгаад хайртай өндгийг чинь хамаад авандаа хөө" гэж гинэ. Шаазгаа хүүгийн бор зүрхэнд пал цохилж байгаад нэг өндгөө өгөөд явуулчихжээ. Маргааш нь бас л нөгөө аргад шар үнэг үүгээр түүгээр юм үнэртэн шиншилж жир шогшсоор ирээд "Шаазгаа хөө, нэг өндгөө өгөн шүчи" гэж гинэ. Шаазгаа хөө "Та өчигдөр авсан өндгөө яасан юм бэ? Одоо би өндөг өгөхгүй. Үнэг газрын холоос тоос манруулж алтан уйлаас их чинь хуг мөргөөд алтан уургийг чинь тас мушгаад авандаа" гихтэн. Шаазгаа хүү дахиад л нэг өндгөө өгчихжээ. Яна хоёр дахь хөвгт байхгүй. Аргад шар үнэг ингэж шаазгаа хүүгийн 7 цагаан өндгийг өдөр бүр нэгээр нь ээрн зөөсж ицээр ганцхан өндөгтэй үлдэж гинэ. Шаазгаа хүү ганц өндгөө тэврээд "Өндгийг минь нөгөө үнэг хизаавад явах болдоо" гэдэл уйлж суудал нэг хулхан гүйж ирээд яагаад уйлсан тухай асууж гин. "Би уйлалгүй яагав дээ. 7 хөөрхөн цагаан өндөгтэй сайхан амьдарч байтал аргад шар үнэг өдөр бүр ирж өндгийг минь зөөж изээр байгаад ганцхан өндөгтэй үлдчихлээ" гэж гинэ. Хулган "Хөө, та юунд өндгөө өгсөн юм бэ?" гэхэд шаазгаа хөө нэг л өндөгтэй үлдсэн тухайга ийхүү ярьж гин. Хулган "Эртхэн шиг энэ тухай мэдсэн бол" гэд нэгэн аргыг зааж өгчээ. Хулган "За, та тэр үнгийг хүрээд ирвэл газрын хоолоос тоос манруулж ирэх туурай чинь альвэ? Алтан уйлаасыг минь мөрөгдөг ивэр чинь альвэ? Алтан уургийн минь тас мушигдаг гар чинь альвэ?" гэдэл асуугаарай. "Хин энэ үгийг зааж өгөө" гэж асуувал хулган намайг хэлсэн юм гээрээ. Тэгээд өндгөө огт битгий өгөөрэй гэж гин. Ойлгосноо. Маргааш нь аргад шар үнэг чихээ сотоолгож нүдээ жартаалгасаар бас шогшоод иржээ. "Шаазгаа хүү, нэг өндгөө өгнө үү дээ?" Шаазгаа хүү хариудна. "Чи миний хамаг өндгийг минь идэж дуусгасан. Үлдсэн ганц өндгөө яасан ч өгөхгүй" гэж хэлээд уйлахт нь үнэг хамраа сортгонуулж сервэнийхээ үсийг босгоод газрын холоос тоос манруулж алтан уйлаас их чинь хуг мөргөндөө гихтэн. Шаазгаа хүү "Таны газрын холоос тоос манруулдаг туурай чинь алив? Алтан уйлаасыг минь хуг мөргөдөг ивэр чинь али? Алтан уургийг минь тас мушигдаг гар чинь али?" гэж хэлж гинэ. Үнэг шүдээ ярилцуулан шүлсээ савируулж хумсараа газар маажин байж "Энэ үгийг чамд хэн зааж өгөө?" гэж гин. "Тэр амьтан чинь али? Хаана байна?" гэсэнд "Би энд байна" гэж хулган хашгираад цаашгүй одож гинэ. Нэг өндөгтэйгээ л үлдэж тийм ээ. Шаазгаа хүү үлгэр.